9 сарын 8-наас 12-нд болж 99 орны 300 гаруй тамирчин өрсөлдснөөс Монгол улсын эрэгтэй үндэсний шигшээ баг 8 тамирчин, 4 дасгалжуулагч, 1 эмчийн хамт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож олон улсын хэмжээний мастер номин олон улсын хэмжээний мастер одоо Монгол улсын гавьяа тамирчин Өнөрбат нар мөнгөн медаль, олон улсын хэмжээний мастер одоо Монгол улсын гавьяа тамирчин Бихбаяр хүрэл медалийн болцол хангасан. Хангасан бол Монгол улсын гавьяа тамирчин Мандах наран 65 кг, олон улсын хэмжээний мастер Чулуунбат 125 кг хэмжээнд хүрэл медалийн төлөө өрсөлдөн 5 дугаар байр, 86 кг хэмжээнд барилдсан Үүд Түмэн шагнал 8 дугаар байранд шалгаран багийн нэгдсэн дүнгээр 41 оноотойгоор 4 дугаар байрыг эзэлсэн бидний алтан үеийнхэн гэж бахархан дурсдаг Ахмадуудыгаа гаргаж байсан 40 гаруй жилийн өмнөх амжилтыг давтан зарим талаар давуулан ахиулсан бахархан түүхэн амжилт байлаа. Монголын чөлөөт бүхий эрэгтэй тамирчид 1990 оноос 2012 он хүртэл 20 гаруй жилийн хугацаанд 17 дэлхийн аврах шалгалт тэмцээнээс 4 хүн 6 медаль авч байсан бол үндэсний шигшээ баг шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн 2013-аас 2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 5 хүн 6 медаль авсан бодит үсрэнгүй амжилт байсан. Мөн дэлхийн шилдэг 8 багийн тоонд 3 жил дараалал орж дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг авсан. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд медалийн төлөө 5 тамирчин өрсөлдсөн Олимпиад эрх олгож оролцдог болсноос хойш нэг доор хамгийн олон буюу 4 эрх авсан. 2015 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний нэгдсэн цугларалтанд Оросын холбооны улс Якут, Өвөр Монгол өөртөөс хорны баг тамирчид нийс 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гарсан нь үе үеийн чөлөөт бүхий бэлтгэлийн түүхэнд хамгийн олон хүнтэй цугларалт болсон зэрэг Монголын чөлөөт бүхий эрэгтэй багийн хувьд өмнө нь гарч байгаагүй шинэ содон түүхэн амжилтууд байлаа. Чөлөөт бүхий эрэгтэй шигшээ баг нь 2015 оны зорилттой биелүүлэхийн тулд сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийн дагуу нэгдсэн бэлтгэл цугларалтанд баг тамирчдыг бүрэн хамруулж тэмцээн уралдаанд амжилттай оролцож бүхий нөөц бололцоог биеийн тамирын спортын хөгжлийн төвийн удирдлага, спорт ангаах ухааны алба, үндэсний шигшээгийн алба болон багш дасгалжуулагчдын зүгээс бүрэн ханга ажилласан үндсэн дээр 2015 онд өмнөө тавьсан зорилгоо 100% давуулан биелүүлсэн гэж үзэж байгаа. Чөлөөтийн эрэгтэй үндэсний шигшээгийн хамт олон 2013-аас 16 оны Олимпиад циклд одоо гаргасан амжилтуудаа өмнөх Олимпиад циклд одоо харьцуулсан тоо баримт судалгаанууд байна. Энэ талаар би та бүхэнд товчхон дурдъя. За 2009-оос 12 оны Олимпийн мөрчлөгт чөлөөтийн эрэгтэй шигшээг 4 Азийн аврах 3 дэлхийн аврагт барилдан Азийн аврах шалгаруулах тэмцээнээс 3 мөнгө 10 хүрэл нийт 13 медаль. Азийн наадмаас 1 алт 1 мөнгө 2 хүрэл 4 медаль. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс медаль аваагүй, Олимпиас медаль аваагүй, нийт 17 медаль авсан байна. Өмнөх Олимпиад. За 2013-аас 16 оны Олимпиад циклд чөлөөтгүй эрэгтэй шигшээг одоо мөн 4 Азийн аврах, 1 Азийн тоглолт, 1 Олимпийн наадамд барилдаад Азийн аврах шалгаруулах тэмцээнээс 2 алт 6 мөнгө 15 хүрэл 23 медаль. Азийн наадмаас 2 медаль, дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө 4 хүрэл тат нийт медаль. Нийт 31 медалийг авсан амжилтыг үзүүлсэн байна. За дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болон Азийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон одоо багийн амжилтын харьцуулсан судалгаа байна. Энэ өмнөх 4 жилийн амжилт бол Азийн аврах шалгаруулах тэмцээнд 2009 онд 8 дугаар байр, 2010 онд 9 дугаар байр, 2011 онд 3 дугаар байр, 2012 онд 4 дугаар байрыг эзэлжсэн бол 2013 онд шинээр болсон шигшээг 40 оноогоор 3 дугаар байр, 2014 онд 63 оноогоор 2 дугаар байр, 2015 онд 47 оноогоор 4 дугаар байранд орсон байна. За 2015 онд бол
Азийн аврах шалралт тэмцээнд багаараа төрүүлэх зорилго тавьсан ажилласан. Гэвч бас нэг тодорхой хэмжээний шалтгаанаар 3 тамирчин маань тэмцээнд оролцож чадаагүй байгаа. За 2016 оны Азийн аврах шалралт тэмцээнд 8 тамирчин оролцоод нэг мөнгө 6 хөрөлт медаль, нэг тамирчин хүрэл медальтай барилж ингээд 63 оноогоор мөн 2 дугаар байранд шалгарсан байна. За 2009-оос 2012 оны Олимпийн мөчлөгт дэлхийн аврах шалралт тэмцээнд үзүүлсэн багийн амжилтын судалгаа байна. За 2009 онд 66 кг хэмжээнд барьсан тамирчин 10 дугаар байранд шалгарч 1 оноо авснаар багийн оноо 1, эзэлсэн байр нь 30 байна. За 2010 онд 2 тамирчин хүрэл медальтай барилдаж ядагдан 12 оноотойгоор 11 дугаар байранд шалгарсан байна. 2011 онд 7 оноотойгоор 15 дугаар байранд шалгарсан байна. За 2013-аас 15 оны дэлхийн аврах шалралт тэмцээнд үзүүлсэн багийн амжилтын судалгаа бол 2013 онд 1 медаль авч 3 тамирчин шагналт байранд шалгарсан 19 оноотойгоор 8 дугаар байранд орсон бол 2014 онд 2 медаль авч 3 тамирчин шагналт байранд шалгарсан үзүүлэлттэйгээр 29 оноотой 6 дугаар байранд шалгарсан байна. За 2015 онд 2 мөнгө 1 хүрэл 3 медаль авч 2 тамирчин хүрэл медалийн төлөө барилд 1 тамирчин шагналт байранд шалгарсан үзүүлэлттэйгээр 41 оноогоор 4 дугаар байранд шалгарсан байна. За эрэгтэй багийн хувьд өмнөх Олимпийн мөчлөгт дэлхийн аврах шалралт тэмцээнд медалийн төлөө 3 барилдаа хийж медаль авч чадлагүй шагналт байранд 5 хүн шалгарч байсан бол 2013-аас 15 оны дэлхийн аврах шалралт тэмцээнд медалийн төлөө 13 барилдаа хийж 6 медаль авч дэлхийн аврах шалралт тэмцээний шагналт байранд 9 тамирчин шалгарч дэлхийн шилдэг багуудын цомын төвчөнд 3 жил дараалан өргөдөн орсон. За баг тамирчид 2013-аас 16 оны хооронд 4 Азийн аврах шалгаруулах тэмцээнд давхарцсан тоогоор 31 тамирчин 95 барилдаа хийж 68 ялалт 27 ядагдaltaудын 72% амжилт үзүүлсэн байна. 3 дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд 23 тамирчин 76 барилдаа хийж 47 ялалт авч 29 ядагдaltaудын 62% амжилт үзүүлсэн бол нийт төв дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд давхарцсан тоогоор 54 тамирчин барилдуулан 171 барилдаа хийж 115 ялалт 56 ядагдaltaудын 67.5% амжилт үзүүлсэн байна. Энэ 4 жилийн хугацаанд олон улс төв дэлхийн чанартай 56 тэмцээнд давхарцсан тоогоор 446 хүнийг хамруулан 46 мөнгөн медаль, 46 алтан медаль, 49 мөнгөн медаль, хүрэл медаль 120-ыг авч нийт 215 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. За чөлөө төвхийн эрэгтэй тамирчид 1990-ээс 2012 оны хооронд 22 жилийн хугацаанд 17 дэлхийн аврах шалралт тэмцээнд 4 хүн 6 медаль авч байсан бол 2013-аас 16 оны хооронд Олимпийн цэгт 5 хүн 6 медаль авсан уналтанд орсон гэж байсан эрэгтэй багийн хувьд өсрөнгүй амжилт байсан. За 1980 оноос хойш 36 жил Олимпийн медаль аваагүй. 92 оноос 24 жил хойш 24 жил Олимпийн медалийн төлөө барилдаж гарч чадаагүй зэрэг сөрөг мэдээлэл давмгайлан уналтанд орсон гэж байсан эрэгтэй багийн амжилтыг богино хугацаанд оновчтой зөв төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, баг хамтны нэгт хамтын ажиллагааны үр дүнд дэлхийн хэмжээний баг болгон бүтэн багаараа Олимпиад орж Монгол хүн Олимпийн медалийн төлөө барилдаж ялж медаль авч болдгийг Монголын ард түмэн спорт сонирхогчид хөгжөөн дэмжигчид энэ спортоор хичээлдэж байгаа ирээдүйн мянган мянган залуусын өмнө харуулж итгэл найдварыг сэргээж Олимпийн 4 жилийн мөчлөгт тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна. Чөлөө төвхийн эрэгтэй үндэсний шигшээ баг хамт олныг энэ 4 жил бэлтгэл сургалтаа төлөвлөлтийн дагуу саадгүй явуулах, тэмцээн уралдаанд амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоогоор бүрэн хангамж өгч байсан спортын бэлтгэлийн төв, биеийн тамир спортын хөгжлийн төв, биеийн тамир спортын газрын өмнөх болон одоогийн удирдлагууд, үндэсний шигшээ багийн алба мэргэжилтэнгүүд, соёл спорт анхаа ухааны алба, эрдэм шинжилгээ, судалгааны албаны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Анхаарал тавьсан байна. Удирдлагууд одоо өнөөдрийн мэндийг айлтгая. За ер нь спорт бол шударга өрсөлдөөн хамтын ажиллагаа дээрээс нь энэ багш дасгалжуулагч болон удирдлагууд бусад албадуудын одоо нэгдсэн шаргуу хөдөлмөрийн үр дүнд энэ амжилт бол бүтээн байгуулагдав. ийм одоо хамтын хөдөлмөр юм аа. За ингээд өнөөдрийн
2016 оны Олимпийн нэгдсэн тайланг одоо тавьж байгаадаа сэтгэл үнээр өндөр байна. Ингээд за юуны урд бол зорилтуудынхаа эхлэе гэж бодож байна. За манай багийн хамт олон 2013 онд одоо ажил хүлээж аваад 4 дасгалжуулагч 11 тамирчны бүрэлдэхүүнтэй шгшөөгийг одоо бүрдүүлж ажилласан. За ингэж ажиллах хугацаанд ажиллахдаа бид бүхэн жилийн одоо бэлтгэл сургалтын одоо оновчтой төлөвлөлт мөн 4 жилийн Олимпийн циклийн оновчтой төлөвлөлт дээрээс нь жилийн 4 жилийнхаа төлөвлөлтөндөө жилээр одоо зорилтуудыг тавьж ажилласан. За эхний бидний одоо бэлтгэл сургалтын зорилго бол тамирчдын нөөцийг нэмэгдүүлэх, ерөнхийдөө өндөр зэрэглэлийн тамирчдад өмнөх үе дунд буюу өндөр зэрэглэлийн тамирчдын тоог нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилтыг тавьж ажилласнаар сургууль дасгалжуулалтын одоо тусгай бэлтгэлжилт, ерөнхий бэлтгэлжилт, техник дагдлын бэлтгэлжилт гэдэг энэ одоо бэлтгэлжилт дээр одоо онцгой анхаарч ажилласны үндсэн дээр манай нөөц тамирчдын нөөц бол эрс нэмэгдсэн ийм одоо эхний жилийн зорилгыг биелүүлсэн байгаа. Хоёрдугаар жилийн зорилго дээр бол тамирчдын одоо тэр бэлтгэгдсэн тамирчдынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мөн ур чадварыг дээшлүүлэх, өндөр ачаалт одоо дасан зохицох гэсэн энэ одоо зорилтыг тавьж ажилласан. Энэ зорилтоо бол өрн биелүүлж гэсэн нь бол тухайн 2 дахь шатны 2 дахь жилийн бэлтгэлжилтэн дээр тэмцээн уралдаанууд дээр гарсан амжилтуудаар нотлогдсон. За ингээд Олимпийн өмнөх 3 дахь жилийн циклээр бол манай хамт олон бол өндөр зэрэглэлийн тамирчдын техник тактикийн судалгааг иж өрнөөр нь хийж, дээрэс нь өөрсдийн тамирчдын одоо өндөр зэрэглэлд хүрсэн тамирчдыг эрчим багтаамжийг бол дээшлүүлж, эрчимтэй бэлтгэлжилтэн техник тактикийн өндөр зэрэглэлийн хэрэгжилтийг бол сайн хэрэгжүүлж сурах гэсэн ийм одоо зорилттой ажилласан нь бол Олимпийн өмнөх дэлхийн аварга дээр бол манай баг тамирчид дэлхийд одоо дөрөвт орж, багаараа дөрөвт орж Олимпийн одоо медалуудыг хүртсэн энэ одоо онцгой амжилт бол өсрөнгүй амжилт бол нотолж байгаамаа. За ингээд Олимпийн 4 дахь жилийн одоо бэлтгэлжилт бол ойлгомжтой байдаг. Энэ бол өндөр зэрэглэлийн тамирчдыг өндөржүүлсэн бэлтгэл форумд одоо хүргэж, тэр өндөржүүлсэн бэлтгэл форумын нөхөн сэргээлт болон бэлтгэлжилтийн өндөр түвшнийг хадгалах, мөн гадаад одоо өндөр зэрэглэлийн тамирчдаа техник тактикийн судалгааг одоо өндөр зэрэглэлд явуулснараа тэр тамирчны одоо гацааг одоо медаль төрөх ийм одоо бүрэн одоо найдварыг дээшлүүлэх гэсэн энэ зорилтуудыг тавьж ажилласан. За энэ зорилтуудын маань одоо нэг хамгийн том илэрлэл бол Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн аваргын хошоо мөнгөн медаль, хүрэл медаль, манд ханарангийн одоо Олимпиад барилдсан сайхан барилдаанууд бол энэ барилдаанууд бол нотолж байгаамаа. За ингээд 2013-аас 2016 онуудад бэлтгэл сургалт нэгдсэн төлөвлөлтийн дагуу амжилттай болж өнгөрлөө. Энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн бэлтгэл сургалтын төлөвлөлтийг ингэж жилээс хагас жилээс одоо 3 сараас 1-7 хоног, 1-7 хоногоос нэг бэлтгэлжилт гэсэн энэ одоо детальчилсан, шатараасан жижиг дунд одоо том их мөчлгүүдийг, циклүүдийг дээр өөрсдийн бэлтгэлүүдийн хэрэглүүрүүд болон арга зүй, бэлтгэлийн сургалтын зарчмууд, тохиргоо, хяналт, биелэлтийн чанаруудын үр дүнг харьцуулан хамгийн тохиромжтой тэргүүний санал санаачлагуудыг тусгаж ажилласан. Бидний бэлтгэлийн төлөвлөлтийн хянан тохиргоонд ачааллын англи хэл зүй зоонуудыг нэг бэлтгэлийн бүтцэд хэдэн удаа, хэдэн минут, хэдэн секундээр давтагдаж нийт бэлтгэлийн орцонд хэдэн хувиар эзлэхүүнтэй оролцов. Нийт нэг бэлтгэлжлэгийн бүтцэд ачааллын хичнээн төрөл зүйлүүд ямар хувиар оролцов. Ачааллын хоорондын сэргэлт болон сэргэлтийн бус дахин давтагдах буюу монотон ачааллыг хувийг хоорондын бие биенээ дэмжин сэргэх цаг хугацаа болон давтсан ачааллын сэргэлтийг дараагийн бэлтгэл сургалтанд нөлөөлөх нөлөөллүүдийг урьдчилан одоо маш чамбаа тооцсноор бэлтгэл сургалтын төлөвлөлтийн хэрэгжилтийн чанар бол маш өндөр түвшинд хийгдэж явагдсан. За ачааллын нэг хэсгээс бага дунд их мөчлгүүдэд жилээс жилд шилжих ачааллын уялдаа холбоог тэмцээнээр болон тест норматив мөн спортын ангаах ухааны үзүүлэлтүүдээр харьцуулан бэлтгэлийн төлөвлөлтийн дараагийн одоо төлөвлөлтүүдийг багтаамж, эрчимж, нийт ачааллын даацыг оновчтой тооцож бас хэрэгжүүлсэн ийм одоо
дэвшилттэй талууд бид бүхэнд гарсан. Дээрх нэгдсэн төлөвлөлтийг шинжилгээ ухааны үндэстэй практикт хэрэгжүүлснээр тамирчдын тусгай болон ерөнхий хөгжилд үзүүлэлт ахиж дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчдын түвшиндээ энэ зэрэгцсэн мөн зарим үзүүлэлтүүдээр давж гарсан ийм үзүүлэлтүүд бол гарсан байгаа. Энэ ажилбар нь нэгдсэн төлөвлөлтийн хэрэгжилтийг одоо бусад манай дасгалжуулагч удирдлагын сахилга бат дэг журам төсвөр төвчээр шинжилгээ ухаанлаг хандлага хамтын уугуй хөдөлмөрийн үр дүнд энэ амжилтанд хүрсэн гэж бид бүхэн үзэж байгаа. За ингээд бол саяхан ярьсан бэлтгэл сургуулийн арга зүй болон технологиудыг олимпиад хэрэгжүүлснээр олимпиад бид бүхэн бол 36 жил тасарсан албан ёсны тэр медалийг авсан гэж үзэж байгаа. За үүнтэй манай баг хамт олонтой хамтарч ажилласан ялангуяа спортын ангаах ухааны алба түүний дотор бол Насанбат эмчмэн бол энэ 4 жилийн хугацаанд үнэхээр ууггүй одоо бид бүхэнтэй хамтарч ажиллаж бид бүхний одоо найдвартай ар фронт болж ажилласанд баярлалаа гэдгээ бол дахин хэлмээр байна. Үүний үүгээр зогсохгүй бусад одоо албадууд ч гэсэндээ бид бүхэнтэй бол сайн ажилласан. Энийг бол одоо бас хэлэхэд илүүдэхгүй баха. За ер нь бол олимпиад бид нар бол сүүлийн жилүүдийн сургалтын хамгийн гол онцлог нь бол өндөр зэрэгэлд бэлтгэгдсэн тамирчдын техник тактик энэ бүхий л одоо ерөнхий болон тусгай хөгжлийн үзүүлэлтүүдийг бол хамгийн өндөр хэмжээнд хүргэж энэ өндөр формыг бол тэр олимпиад хүргэж тэр өндөр хүргэснээрээ өндөр зэрэглэлийн тамирчтай өрсөлдөж одоо найдвартай одоо авах энэ медалийн найдвартай өрөх энэ одоо арга зүй хамгийн гол үзүүлэлт нь бол тамирчдын техник тактикийн судалгаанд бас маш их олчилж анхаарал тавьж ажилласан байгаа. За энэ техник тактикийн судалгаанд бол хамгийн гол онцлог нь бол бид өхөн өндөр зэрэглэлийн гадаад тамирчдын давуу болон сул талуудыг одоо нарийн судалж тэр сул талууд нь давуу талтайгаа яаж одоо пропорционал уруу пропорционал хамааралтай байх вэ? Мөн одоо параллелаар одоо энэ давтаа юуны давуу талууд болон сул талууд дээр харилцан одоо ямар хуваар манай тамирчин хоцрогдож байна гэсэн ийм одоо нарийн шинжилгээ судалгааны үндсэн дээр ажилласны үндсэн дээр бид бүхэн бол техник тактик барьц мөн одоо нарийн хичээлж ярих юм бол нэг механий бүтцээр явагдаж байгаа бүхий л одоо хөдөлгөөнүүдийг задалж тэр хөдөлгөөнүүдийг задласнараа тэн дээр явагдаж байгаа алдаанууд дээр одоо нарийн ажилласны үндсэн дээр бол манай тамирчид техник тактикийн өндөр ур чадвар төрж энэ өндөр ур чадвар төрснээрээ төрөний одоо дээрх ахлах дасгалжуулагч болон манай инквайр шгшөөгийн дасгалжуулагч нар хэлж байгаа 22 жил тасарсан 17 дэлхийн аваргад одоо оролцож 6 медаль авсан бол 4 жилийн дотор 3 дэлхийн аваргаас 6 медалийг авсан. Ийм энэ тэмцээн ийм сайхан өсрөнгөө амжилтыг үзүүлсэн бид бүхний одоо хийсэн бүтээсэн бахархал байлаа. За ингээд бол олимпиад тавьсан бид нэр зорилгодоо хүрч чадлаа. Олимпийн хөрөл медалийг бол бодлогыг бол биелүүлж чадлаа. Ингээд баг хамт олон хамтарч ажилласан энэ удирдлагууд, албадууд, хэлтсүүд, эрдэмтэн докторууд, ажилтнуудад багш нартаа, тамирчдаа баярлалаа гэдгийг одоо дахин хэлмээр байна. Тэрний хувьд манайх эхний жил нэг медаль авсан. Тэр медаль авсны дараа нөгөө баг хамт олонны дунд хамт ив нэгдэлтэй байдаг. Миний шав, чиний шав гэж нэг ялгуулсан гадуурхаж алаачлал үзэлгүй байсан болохоор бүгд ив нэгдэлтэй байсан. Манай тамирчид маань энэ мандах наран гэдэг ах минь медаль авсан байхад би авах боломжтой байна. Ягаад гэвэл нэм очрол мандах нарын хоёрд бэлтгэл бол байн хамт хийдэг. Нэм очрол мандах нарандаа энэ тэнцэг үзүүлдэг. Тийм болохоор медаль авах маш ойрхон байдгийг байна гэдгийг ойлгосон гэж бодож байна. Тэгээд дараа жил нэм очрол мандах нарын хоёулаа медаль авсан. Тэгээд ерөнхийдөө ингээл манай баг хамт олонны одоо ингээд ажиллаж байгаад ив нэгдэл баг хамт олонны одоо харилцааг ойлголцох баг шавны хоорондын харилцаа энэс үүдч одоо манай тамирчдын бас амжилт дээш өгсөж байгаа. Энэ олимпийн циклд бол нэг жоохон яг гоо миний хувийн бодолтой алдаа гарсан бол хэд жоохон бид өөрсдөө итгэцэн байна. Энэ аавна гэсэн бол бид бүгдээ аавна гэсэн ойлголт бол надад бол их өндөр байсан. Тэндээ нэг жоохон миний хувьд алдсан байх гэж бодож байна. Тэгээс бол ив нэгдэл энэ баг хамт олонны одоо хамтын ажиллагаа бол маш өндөр түвшинд байсан. Бид бүгдээ ингэж ив нэгдэлтэй миний шав, чиний шав гэхгүй сайхан гоё зөв голжилд оруулж явсан бас цогтойр ахлагтай бас энэ 4 жилийн хугацаанд хамт ажилласан даа баяртай байна гэж хэлдэг байна.